Дулааны 5 дугаар цахилгаан станц төсөл. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050-д тусгагдсаны дагуу Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангах, найдвартай, тогтвортой, их усүр бий болгох зорилгоор Дулааны 5 дугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлсэн. Энэхүү төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбарт төр хувийн хөгжлийн түншлэлээр хэрэгжиж байгаа анхны стратегийн бүтээн байгуулалт бөгөөд нийслэлийн эрчим хүчний хангамжийг найдвартай, аюулгүй байлгах урт хугацааны шийдэл юм. Төслийн гол зорилго нь Улаанбаатар хотын дулаан хэрэглэгчдийг найдвартай их усрээр хангах, мөн төвийн бүсийн ус нэмэгдэж байгаа цахилгаан хэрэглээг дотоодын их усрээр бүрэн хангах явдал юм. Шинэ станц нь 300 МВт-ийн цахилгаан, 340 ГКал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай, дэвшилтэт технологи бүхий, орчин үеийн хосолмол үйлдвэрлэлтэй станц байх бөгөөд бага нуур, шивээ овоо, бөөрөлжүүдийн хүхэр багтай хүрэн үрсийг түлш болгон ашиглана. Эргэлтэд буцламтгай үйт шаталтай технологийн тусламжтайгаар утааны хийн дэгдэмхийн үсийг 99%-аар үр ашигтайгаар шүүж, байгаль орчны стандартыг бүрэн хангана. Турбин болон генератор нь агаарын хөргөлттэй системтэй тул усны хэрэглээг бууруулж аюулгүй ажиллагааг нэмэгдүүлнэ. Шинэ станц ашиглалтанд орсноор 100 мянга гаруй айл өрхийг цахилгаанаар, 40 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангах боломж бүрдэнэ. Ингэснээр одоо ажиллаж байгаа станцуудын ачаалал буурч, нийслэлийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа сайжирна. Төслийн нийт хөрөнгө оруулалт 658.5 сая Америк доллар бөгөөд үүний 20% нийслэлийн төсвөөс 80%-ийг хувийн хөгжлийн түншлэлээр санхүүжүүлэх юм. Дулааны 5 дугаар цахилгаан станцын төсөл нь төр хувийн хөгжлийн түншлэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шат дарааллын дагуу хэрэгжиж байна. 2025 оны 1-р сарын 27-нд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 25/1-р тогтоолоор төр хувийн хөгжлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтыг баталсан. Үүний дараа 2-р сарын 26-нд 25-22 дугаар тогтоолоор Дулааны 5 дугаар цахилгаан станц орон нутгийн өмчит аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрыг байгуулсан. Төслийн урьдчилсан болон бүрэн шинжилгээг 4-р сард хийж дүгнэлт баталгаажуулсны дараа 5 дугаар сарын 15-нд хувийн хөгжлийн түншлэгчийг сонгон шалгуулах ажлын хэсэг байгуулагдсан. 5 дугаар сарын 26-нд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас төслийг төр хувийн хөгжлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдвэрийг гаргаж сонгон шалгаруулалтын уралдааныг зарласан. 7 дугаар сарын 7-нд богино жагсаалтанд 3 компани шалгарч, 8 дугаар сарын 6-нд 2 оролцогч эцсийн саналаа ирүүлсэн. Үнэлгээний дүнг 8 дугаар сарын 27-нд баталж, дараа 8 дугаар сарын 29-нд түншлэлийн гэрээний хилцээр хийгчиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, 1-р дээрэмлэгдсэн оролцогч MeTime International компанитай 6 удаагийн хилцээр хийж, 9-р сарын 25-нд гэрээний төслийг эцэлсэн. Улмаар 10 дугаар сарын 16-нд Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа төр хувийн хөгжлийн түншлэлээр барих Дулааны цахилгаан станц 5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан нь энэ төслийн түүхэн үе шатны чухал амжилт байлаа. Төслийн хэрэгжилтэнд шаардлагатай хууль эрх зүйн болон техникийн үндэслэл бүрэн хангагдаж, талбайн судалгаа, дэд бүтцийн холболтын нөхцөлийг иж бүрнээр бүрдүүлсэн. Байгаль орчны үнэлгээ, ус, дулаан, эрчим хүч, холбооны техникийн нөхцлүүд батлагдаж, бүтээн байгуулалтын ажил эхлэх бэлтгэл бүрэн хангагдсан байна. Төслийн эдийн засаг, байгаль орчин, нийгмийн хувьд олон талын үр өгөөчтэй, шинэ ажлын байр бий болж, татврын орлого нэмэгдэнэ. Цахилгаан импортын хамаарлыг бууруулснаар Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдал бэгчинэ. Байгаль орчны хувьд утааны хийн ялгарал 99% буурч, нийслэлийн агаарын чанар мэдэгдэхүйц сайжирна. Бэлтгэл ажлын хүрээнд төслийн талбай, байгаль орчны нөхцөл, дэд бүтцийн холболт, инженерийн шийдэл зэрэг шаардлагатай бүх судалгаа техникийн нөхцөлийг иж бүрнээр хангаж, цаашдын бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай эрх зүйн болон техникийн үндэслэлийг бүрэн бүрдүүлсэн. Дулааны 5 дугаар цахилгаан станц төсөл нь зөвхөн эрчим хүчний салбарын шинэ их усүр төдийгүй Улаанбаатар хотын хөгжил, эдийн засгийн өсөлт, ирээдүйн тогтвортой амьдралын баталгаа юм.